Сайн байцгаана уу? Байдлаар үсэн миний бичлэг тавтай морил. Сайн байцгаана уу? Байдлаар үсэн миний бичлэг тавтай морил. A few moments later. Сайн байцгаана уу? Байдлаар үсэн миний бичлэг тавтай морил. За ямар ч таашны интро шиг юм хийх төсчлээ. Тэгээ өнөөдөр би хоримнд явна. Одоо яг хоримныхаа тэр нүүр баталтыг хийх гэдэг байгаа байхгүй юу? Нүд жоохон уулайцсан байна. That's okay. За хорим болохоор манай 10 жилийн ангийн хүүхдийн хорим. Тийш явна. Нүрээ бодож явахдаа юу ярих вэ гэж би зөвдөө бодсон. Санаа хачин юмнууд ярил л та. Сайн нэг юм Coldplay-ийн бичлэг дээр авши тоглолтын дээр нэг алдартай болоод байгаа нэг хоёр хүмүүс байна да. Тэр хажууд нь байсан охин хин юм бол гэж би бодсон заяа. Аман гац гэдсэн штэ. Тэр яг ямар охин юм бэ? Тэр ажлын хамтрагч нь найзууд нь эсвэл шал танихгүй хүмүүс юм болов. Би тэрийг амар мэдмээр байгаа заяа. Гэт яана хамаг юм мэдэгдчихлээ дээ. Тэр шокнд орсон хүн байсан уу? Эсвэл зүгээр л тэнд байж таарсан нэг тийм хүн байсан уу? Тэр амар сонирхолтой байгаа байхгүй юу? Тэгээ би ер нь нэг тэгж амар үзэх боломжгүй л байлаа л да. Ер нь ганц хоёр YouTube бичлэг хийн гэдэг бол ер нь хэцүү юм байна. Амар эдитэнд амар урт хугацаа шаардна. Дээрээс нь би ч нөгөө эдит мэдээд хийдэг тийм сонирхолтой бичлэг энэ төр янзлдаг төрлийн хүн биш. Зүгээр л өөрийнхөө чадлаараа юм хийж үзье гэж бодсон хүн учраас надад амар хэцүү санагдсан даа. Тэгээд нэг цаг завтаа болохоор тэр бичлэг үзье гэхээр хай гэхээр нэг тийм цаг алдахгүй. Тэгээ ямар ч тач астронавт юу лээ нэг тийм компани CEO гэсэн ямар ч тач тэр нөгөөх нь болохоор хүний нөөцийн ажилтан гэсэн байсан. Тэгээд тэр хоёр гэр бүлийн гадуур харилцаа үүсгэж явж байгаад баригдсан байгаа байхгүй юу? Бүр тоглолтын дээр олон хүний нүдэн дээр тэгсэн интернетээр дүүрэн тийм мемүүд бол явж лээсэн. Хэрвээ ингэж нэгдвэл яаж тэр байдлаас гарах вэ ч гэж ах шигтэй хүмүүс тийм бичлэг өнөд хийцэн лээсэн. Эхнэр нь гэд нэг хүний зураг яваад амар хөрхөгчсөн заяа. Тэгэхээр хөөрхөндөө биш аваад. Тэгэхээр эмэгтэй хүний хөөрхөн байна уу? Хөөрхөн биш байна уу? Тэр бол хамаагүй байгаа байхгүй. Амар сонирхолтой. За миний өнөөдөр ашиглах нүүрний крем заяа. Би ингээд нэг ихчийн маань өгсөн энэ болохоор дотор нь грамлаад хийцэн гэсэн Estée Lauder лөө тэрний крем заяа. Тэгээ ихч өөртөө таарахгүйг мэдгээ авсан чинь хитрхи цайраад исэн болохоор цайвар санагдсан болохоор надад өгсөн. Тэгээ энэ дэснээс хойш нэр батг гараад байгаа. Ялангуяа энэ ирүүнээр энүүгээр бас юм гарсан байсан. Тэр бол харшлах. Та нэг тост үргэсэн байхгүй тэрнээс бол ингэж гисэн баг. Өнөөдөр хоримнд явах учраас зураг энэ төр даруулна. Тэгэхээр жоохон тод бодолт хийх хэрэгтэй. Гэрэл сүмтрээ тавиад дуусчлаа. Одоо
Би хөмсгөө өмнө нь энэ Benefit-ийн энүүгээр зурдаг байсан байхгүй. Гэхдээ энэ арай л бордоодсэн заяа. Тэгээ би яг өөртөө тохирох нэг юм бор хар өнгийг олж чадахгүй явсараад энэ харандаг л бас амар хямдхан. Гэхдээ амар гоё. Өчигдөр бүр надад амар стресстэй өдөр яасан бэ гэхээр нөгөө манайх буудлын ажилладаг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг ихч би бүх буудлын өрөвч нь авлаа гэхгүй юу? Өөрөө манад байрлаж исэн. Тэгэхээр за тэгтэг гэл. Гэтэ тэгж хэлэхээс өмнө би нэг ганц хоёр хүмүүсийг бол аль хэдийн авчихсан байсан. Тэгээд тэр хүмүүсийг оруулаад үлцэн өрөвтэй аваа гэдгсэн чинь бараг л над руу би чинь бүх өрөвч аван гэсэн чинь хүмүүсийг юу н оруулахгүй штэ гэх хоны мэлэл. Тэгээ би өмнө нь захиалга авсан юм аа гэсэн байгаа л нөгөө хүмүүсийг оруулсан. Яа ингэ өгж байгаа гэдэг ухааны юм хэлж байгаа л хэрэлдэж байгаа л үлдсэн. Тэгснүүд бүр орой баг би авахаа боллоо гэж авд. Хүмүүс нэрхээ болчлоо. Би нөгөө зөндөө олон хүмүүс өөрөө байхгүй гэж ярьсан байгаа шүү дээ. Тэгсэн чинь яасан тэгэхээр би ингээ хүмүүст өөрөө байхгүй гэж хэлсэн шүү дээ. Юу яриад байгаа юм гэдгсэн чинь харин мэдгүй хүмүүс өө нэр өстэй байсан чи ирсэнгүү гэл. Хүмүүс муухай алгаа. За одоо нүдэ бодсон. Энэ бодлын хамгийн чухал хэсэг нь бол нүд. Яг нэг чухал өдөр тэгдэж нэг фейлдээд идэг. Ингээд дэшүүрэгдсэн байна. Тэгэнгүүтээ энэ хоёрын хооронд ягаа юм уу улаан өнгөөр уусгалт хийдэг гэж. За одоо яг нөгөө талаа. За одоо энэ хэсэгтээ тодруулаад одоо энэ цагааныхаа дээр нь саагаа төрөж. Энэ хайлайтер аахгүй энэний шарфтар өнгөөр хийсэн дэр байна. За ингэж харагдсан. Би контур ерөөсөө зурдаггүй, харандагаар зурдаг байхгүй. Тэгэхээр харандагаар хэдүүлээ зурна. Тэгээ одоо энэ Benefit-ээрээ зурна. Нүүрний бодолд бол нэг юм байна. За одоо үсэн янзлна.
Окей. Балет танарт харуулъя. Ийм балет үсгий. Ийм улаан балет үснэ. Тэгээд улаан төгөл үснэ. Онгоц нисч байна. За одоо болохоор би ямар эмэг зүүхээ шийдэх вэ? Дандаа ийм эмэг зүүд өгөхгүй. Эсвэл ийм энэ гоё шүү. Ингээд зүлж. Эмэг зүйлд гаранда бовч цаг тутсан зүөх юм байна. Olsun, bir-birine әрқашан серік болсын. Жар-жар әнмен екі жас ортаға келген мезетте тойшылған шаңырағының іргесі берік болсын жар-жар. Бірге аттаған тозаған берік болсын жар-жар. Үйлерге құт бақыт келіп болсын жар-жар. Қошеметтеріңіз қайда? Екі жас бақытты болсын. Айғай-шуларыңызбен. Мәкемісінде аруаға бір аулап қуанып жатқан шығар деген әрине біз осындағы адамдық Olsun